Arnold. Not every legend is a myth. Some are flesh and blood. Some legends walk among us, but they're not born. They're built. Legends are made from iron and sweat, mind and muscle, blood and vision, victory. За өнөөдрийн бас ойлгомжтой титртэй бичсэн байгаа Арнольд Шварценеггерийн тухай ярив гэж бодлоо. За Арнольд ах мантай гоё түүхтэй. За хүмүүс болго юм мэддгээ. Түүний тоглосон те Terminator гэдэг кинонд гардаг I Will Back гэдэг те алдартай үг байдаг. За тэгээд Арнольд ах маань болохоор 1947 онд Австрийн Тайл гэдэг жижигхэн тосгонд төрсөн. Тэгээ 15 настай бодибилдинг сонирхож эхэлсэн. Мөрөөдөл нь ердөөл дэлхийн хамгийн хүчтэй, хамгийн агуу хүн болох мөрөөдөлтөй байсан. Тэрээр өдөр бүр 5 цаг яа амар төвчээр шүү. Тэгээ бэлтгэл хийдэг байсан гэж. Тэгээд хүнсийг маш нарийн тооцдог байсан гэж байна. За энэ хүү үр дүндээ Мистер Олимпик 7 удаа тэргүүлсэн. 7 удаа. Агуу үстэй. Яа 7 төрөл нэгдэж бас аимшигтай ах шүү. Нэр барын спорт тим байхгүй хаа. За тэгэл түүний тэ амжилтууд гэх юм бол тэгэл 7 удаа төрүүлчихсэн байна. За би Тэмрээ авраг багтажсан Арнольд мөрөөдөл байсан кино олох гэж байна. За би мэдээлэл боловсруулах жоохон дутуу боловсруулсан. Тэгтээ яах вэ? Түүний тэгэд англи хэлэндээ маш муу байсан. Тэгээд энэ амар шигтэй акцент чи одоо явах юм уу гэд айгүй шүүмжлэлдэг байсан. Тэгтээ тэр аль хизээж бууж өгдөг юм байгааг. Ээж бууж өгч байгаа. Тэгэд Холливуудын хаалга яг цум татан орсон байдаг. За тэрээ зөвхөн кино баатар биш те 2003 онд тэр Калифорнигийн амбан захирагч болсон. Йоо бас л тэгэл бизнес хийсэн. За үл хөдлөх хөрөнгөтэй бас хөрөнгийн зууч хийсэн. За фитнес салбар томоохон хөрөнгө босгож чадсан. За тэр цааш нь тэгж чинь бай. Тэрээр бодилдын хийдэг байхдаа англи хэлээ сайжруулсан кино үзэж үг тойлдож бичдэг байсан гэж. Тойлноос үг бичдэг байсан гэж. За өдөр бүр Arnold Pump Club гэдэг сонин маягийн фитнес зөвлөгөөг өгдөг байсан гэж. За бас хөгжилтэй тэрээр акцентыг брэнд болгосон бөгөөд цорын ганц үжигчин гэж хэлж байна. Нэг сонин аялахтаа шүү дээ. Энэ бол бас англиар бас сонин ярьдаг шүү дээ. За тэгээд ингэж явж байгаад за Арнольд ид үедээ байхдаа ямар бэлтгэлийн систем явуулдаг байсан. За мөн одоо юу хийдэг байсан. Гिचлээ одоо задлж үзье. За Арнольд Шварценеггер гэсэн байна гэдэг нэрийг сонсоход та юу гэж боддог вэ? За би бол Terminator гэж боддог байсан. Дараад нь би жаах нэг юм оюутан болоод яг энэ фитнесийг сонирхож эхлэж байхдаа нөгөө Terminator ч бодибилдингийн тамирчин биш гэж аах мэдчих хэлсэн. За тэгэл тэр бэлтгэлүүд аимшигтай ёо. Арнольд бодибилдинг хийж байхдаа өдөрт 5-6 хооллдог байсан гэж байна. За хамгийн хараад бидэрт хэрэгтэй гол зөвлөгөө нь одоо уургийг хангалттай авах гэж байгаа юм. Уургийг маш их хангалттай авдаг гэсэн гэж байна. За ингэж байна. За өглөө зөө 3-4 шиг өндөг гинэ. Тэгээд obvious тэгээд сүү гэж. За үд дүндээ хоол. За стейк эсвэл дахиад нэмэх салат удаа идэх гэсэн гэж. За тэгээд дасгалын дараа болохоор протеин шейк. Өөрөөр хэлж уддаг байсан байна. За протеин шейкийн дотор задлах юм зөндөл юм байгаа л да. Юу хэлдэг байсан сайн мэдэхгүй байна. За тэгээд орой болохоор загас идэд ногоо идчихдэг гэсэн гэж. За тэгээд шүн оройхон гэж байгаа байхгүй. Шүн 3 цагийн үед босч иддэг байсан гэсэн үг заяа. Тэр нь болохоор чиз иддэг байсан гэж байна. Уургийг аажим шингээдэг бяслаг иддэг байсан гэж байгаа байхгүй. Тий бяслаг иддэг байсан байна. Уурыг бол булчингийн
барилгын материал нэг өдөрт биш үү 300 г уураг авдаг гэсэн гэж. Тэрээр бүр ууттайгаар ингээд барай ингээд явчихдаг гэсэн гэж байна. Барьж яваал тий. Тэгээ нэг шейкийг гаргаж иж найруулж уучаал. Тэгэл ер нь бол нэг өсвөрлөн фитнес гэсэн юм тийм шүү дээ. Өсвөрлөн явуулахгүй ерөөсөө. Өсвөрлөнгийн спорт биш байхгүй. Маань идчих хэвчээ зүү юм идчих хэвчээ гэж байна. За тэгээд бэлтгэлийн системийг харлаа ингэж явдаг гэж байна. За тэрээр бэлтгэлээ зөв жил бараад гарах биш заяа. Бүтэн цагийг бүр өөртөө ажил шиг зарцуулдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэг өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг заяа. 6 удаа бэлтгэл хийгээд 1 өдөр амардаг гэсэн. За би яг энэ системээр явж байгаа. За тэг хүн болгоо ер нь энэ системээр явдаг баха. За тэгснэ ингэж байна. Өглөө 5 болчин гэж байна. За цээж нуруу мөрөө хичдэг гэсэн гэж. За оройн жижиг болчин. Гар хөл хөвлий гинэ. За жишээ дурдах юм бол bench press 5 сетээр 12 давталтаар 8-аас 12 давталт. За squat гэж 5-аар 10 давталт. Barbell row гэдэг нурууны давталтай. Bicep curl, traps shot down. За ингэ жишээ нэг 5-аас дээд бүү сүүл нь хамгийн сонирхолтой хөвлийг 500 удаа давтаж шийддэг гэсэн гэж байгаа юм. Тэгээ бурхан 500 удаа ч гэж. Зя 500 удаа хийдэг байж. За Арнольдын нууц зайлнлоо. Workation. Тэр нь болохоор бэлтгэл хийхдээ зүгээр л жин өргөдөг байсан гэж. Толгойдоо ингэж булчингаа томорж байна гэсэн дүр зураг ингэж сөөллөөрөө ингэж хийдэг байсан гинэ. За хоёр талаадаа хийжвэл за хоёр талаа томорж байна гэж ингэж өөртөө хэлж бэлтгэл хийдэг байсан гинэ. За тэгээд mind still limit your body will flow хийсэн байдаг гэж. За булчин нэг тал түн тарихаараа булчингаа хөгжүүлдэг л гэсэн үг. Энэ бол амар би бол энэтэй санал нийлдэг. Би ч гэсэн өөрөө тэгж боддог. За эцэн гээд хэлэхэд тэгэхээр Арнольдчиг болохын тулд жин өргөхтэй биш ээ. За хоол, бэлтгэл, сэтгэл зүй. За энийг ингээд бүр ингээд level up хийж явах хэрэгтэй. Ер нь бол одоо 1% гэдэг те 1% сайжруулахад л тэгэл тасархаа болно шүү дээ. Одоо өнөөдөр шинэ бицээж хийсэн те гэлээхэд дараагийн одоо би 2 хоног амраа штэ мөр нуруу хүлгэж яваад цээжин дээрээ 93-та юу яатэ амраад арай нэг одоо өнөөдөр хийсэн бэлгэлээ ядаж нэг 2 кг нэмдэг ч юм 5 кг нэмдэг ч юм ингэж явал бидэрт амар ашигтай. Энэ бол энэ системээр явахад л амар гоё. Тэгээд яг хоороор ажилладаг хүмүүс л бодох хэрэгтэй. Тийм Арнольд шиг болохгүй ч гэсэн өөрийнхөө хувьд Арнольд байгаарай л гэж хүсье да. За ингээд энэ удаагийн влогоор Арнольд Шварценеггерийнхаа орууллаа. За энэ үдшилээ ингээд товчгоо ингээд тамирчдыг яриад явъя гэсэн минь бодол төрж байна. Тэгээд одоо үзэгчтэй үед байхгүй те. Би өөрөө ч үед байхгүй. Би өөрөө хөгжүүлж байгаа. За тэгээд одоо юу хэлэх вэ? За та бүхэн Арнольдын хийсэн шиг те. Зүгээр ингээд бэлтгэл хийхдээ те зүгээр жин өргөхгүй толгойдоо ингээд булчингаа томруулж байна гэсэн энэ дүр зургийг төсөөлж бэлтгэл хийгээрэй гэж хүсэж байна. Манифест хийгнэ шүү дээ. Яа. Эндээс ингээд та турахаа хүмүүс гоё питтэй болсон байна шуудах хэрэгтэй. За таргаан хүмүүс ч ингээ хаяад питтэй болсон байна гэж төсөөлөх хэрэгтэй. Магадгүй би ч гэсэн ингээ жилийн өмнө яг ийм хобби мөрөөдөө төсөөлөөд ингэ суучсан байхгүй. Маш их таргалалтай болсон. Яах вэ? Ийх үү? Бас л ингээ төсөөлөөл мөрөөдөөл байжсэн. За өнөөдөр ингээд тодорхой хэмжээ тэмцээнд ордог болоод за хамт олонтой болоод амжилттай болоод гэдэг шиг тэгээд явж байна. За ингээд энэ удаагийн дугаарт Арнольд Шварценеггер агуу Арнольд. Yeah.